Аливаа тэмцэх газарт сайд нарын нэрсэг өгсөн Баттулга гишүүн өнөөдөр түүнийг баттгах үүднээс дахин 1% нь прокурорт хүргүүллээ. Тэрээр Аливааныг албан тушаалтантай холбогдох хэрэг замхарчдаг учраас прокурор сайн хянаж үнэн мөнийг тогтоогоосоо гэсэндээ өнөөдөр асуудлыг дахин тавьж байна гэж тайлбарллаа. Улсын хурлын гишүүн Баттулга Монголын ард түмний өвч болсон 5 толгой цөөх хэдэн олигархуудын гараар дуусах гээд байгаа тухай сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа. Жишээ татвар 5 толгой ухаан удгийн хэсэг энержи ресурс өгчихсөн. Гэтэл улсын хурлын 2007 оны 2 дугаар сард батлсан тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд газарт 5 толгой тэр дундаа энержи ресурс компани, Дайцгүй компани эзэмшилд өгсөн талбайгаа хамруулна гэж тогтоочихсон. Энэ тогтоолт тухайн их хурлын даргаас нь нямдаж гар үсэг өөрөө дурсан байжээ. Тэгэхээр товчондоо хийдвэл энержи ресурс өгчихсөн гээд байгаа ухаан худгаас Монголын ард түмэн хувь эзэмших ёстой болж таарлаа. Гэтэл өнөөдөр энержи ресурс 700 саяыг Хонконгийн биржээр босгоод 5-20%-ийг хятадуудад зарчихсан тухай гүн далаа гишүүн хэлж байна. Тухайн үед нямдар улсын хурлын дарга байсан. Ингээд 24 дугаар тогтоолоор стратегийн орд газруудыг бүгдийг тодорхойлоод ингээд 15 стратегийн орд газрыг бүгдийн нэрийг тавиад жагсаагаад хамгийн ихэнд нь 5 толгойн орд газрыг ямар орд газар байх вэ гэдгийг бичиж тавьсан байна. Тэгэхээр 5 толгой нүүрсний орд газар гэдэг нь юу гэхээр за тайлбар гэж байгаа юм. Энержи ресурс компани, 5 толгой компани, Дайцгүй компани эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тогтоосон талбайг хамааруулна гэж. Тэгэхээр 5 толгойн орд газар жишээлх юм бол одоо бидний энэ зөвхөн төрийн өмчөд байгаа 5 толгой биш те. Дайцгүй гэдэг та бүхэн бас сонссон баг. Тэр орж байгаа энержи ресурс бас орж. Энэ бол энэ стратегийн орд газрын харьяалал багтаж орж байгаа юм л. Гэтэл өнөөдөр Монгол улсын засгийн газар ерөөсөө энэ улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлдэг. Энэ 5 толгойн орд газрыг стратегийн орд газар юм бол ард түмэн тэнд хурлаа эзэмших ёстой. Тэр тусмаа 5 толгойн орд газар шиг нөөцийн улсын төсвөөс тогтоогдсон байхад энэ орд газрын талаар засгийн газар өнөөдрийг бол ямар ч шийдвэр юм гаргаагүй. Ингээд стратегийн орд газарт хамааруулж байгаа энержи ресурс гэдэг энэ компани бүлэглэл маань, олигархуудын бүлэглэл маань энэ орд газрыг маань автсан. Тэгээд тэр байтугай энэ орд газраа намлаад зарж байгаа. Өнгөрсөн 100 гэхэд одоо яг жилийн өмнө 700 сая долларыг босгосон. IPO гэж ярьдаг. Ингээд 700 сая долларыг эдгээр Гонконгийн биржлээр зарчихсан. Яг үнэндээ хэлбэл энэ 700 сая долларын хөрөнгө босгож байгаа нь Монголын ард түмний бидний мөнгийг бидний тэр орд газрыг зарж байгаа байхгүй юу? 20% зараад мөнгө болсон. Өөрөөр хэлбэл энэ энержи ресурс энэ 5 толгойн орд газрын 20%-ийг 700 сая доллараар зарсан. Гонконгийн биржлэр хувьцаа эзэмшдэг хужаан нар тэрний эзэн болцсон. Өөрөөр хэлбэл бид нар 5 толгойн ухаан худгийн орд газрынхаа 20%-ийг алдсан. Ийхүү стратегийн ач холбогдол бүхий орд газарт ухаан худгийг хамруулж өгсөн тогтоолыг 2007 онд баталчихсан. Тэгэхээр стратегийн гих утгаараа ухаан худгаас Монголын ард түмэн хувь эзэмших байдал ганц энержи ресурс компанид өгчихсөн байгаамаа. Ухаан худгаас коксны нүрсийг $70 урагшаа хятад руу гаргаж байна. Гэтэл дэлхийн зах зээлээр коксны нүрс 300-аас $350 ханштай байгаа тухай Баттулга гишүүн хэлж байгаа юм. Тиймээс Монголын ард түмний баялагийг албан тушаалаа ашиглан өөр ашигтайгаар гадныг нь худалдаж авилга авч байгаа сайд нарыг уйд хяналтыг өгч байгаамаа. 5 толгойд хушуугаа дүрсэн MCS-ийн өөртөө тусалдаг сайд нартаа байр өгсөн. Тэр байранд нь хуулийн сайдаас нэхлээд амьдарч байгаа гэх баримтыг Баттулга гишүүн авилгатай тэмцэх газарт өгсөн. Өнөөдөр прокурорт 1%-ийг дахин өгч байгаа. Авилгалтай тэмцэх газар өгсөн бичиг баримтныхаа хувийг прокурорт гардуулж өглөө. Тэгээд яг бас дарга нараас нь байсангүй хамгийн газрын дарга нь авлаа. Яг прокурорыг хянж ажиллаарай л гэж байгаа юм. Манай ч ийм том хэрэг замхардаг учраас хэвлэн мэдээлэл та бүхний бас тусламжтайгаар нийтэд ийм том хэргийг хянж ажиллаарай л гэсэн утгатай өгч байгаа юм л та. Тэгээд сая бас ярилын хамгийн гол юм нь сая гүндлэг гишүүн ярьдаг ийм тогтоол гаргасан байгаа. Нямдурч хурлын дарга байсан. Энэ тогтоол дотроо нэгдүгээр хавсралт гэдэг. Тэгээ нэгдүгээр хавсралт нь өөрөө ингээд бүх юм ингээд тодорхой гаргацсан байгаа байхгүй. Ийм юмыг л яриад байгаа юм. Иймээс чинь болоод энэ 5 толгой чинь гацчлаа.
ийм учиртай юм шүү. 5 толгой бол баахан хүмүүсийн хүлээлт үүссэн байсан 2.7 сая. Өнөөдөр 5 толгой ашиглалтанд ороод явж байсан бол энэ өнөөдөр Монгол улсын хөгжил ихний хаалгыг тавьчихсан, хөдөлсөн байх ёстой байсан. Ийм юм яриад байгаа юм л да. Намайг хүн төсөн гэвэл ядаа өрхөд би бэлэн байна гэд амбарсан хэлж байгаа Батцол гүшүүн. Тэвж олон зүйл ярихгүй. 90 21 мянган төгрөг хувьш хэмээн тарааж түүн дээр нь монголчууд зодтолдож байх хойгоор эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө эрх ашиг бодож гадныхандаас хөлбөлдөж байгаа энэ асуудлыг шийдэл хэрэгтэй.